Гайлын байгууллагын хууль бус ажиллагаатай холбоотой мэдээллийг хүлээн авах шугам ажиллаж байна. Шүүхэд мэргэжлийн сэтгэлд зүйч ажиллаж эхэлснээр 24 гэр бүл эвлэрчээ. Согтуу хүн хасах 20 градуст гадаа 20 минут байхад хөлдөх эрсдэлтэй. Угаарын хорлогын хулмаас 71 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Монголын үндэсний бахархалт шувуу шонхор гэрэл зургийн ном гарлаа. Брэдэд цаг агарын нөхцөл байдлаас сурагчид хичээлдээ ирэхгүй байж болох хэв хэмжээг тогтоож өгчээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. 11 төвд гайлын байгууллагын хууль бус ёс зүйгүй үйлдэл, хүнд суртал чирэгдлийн талаар баримт нотлогоо бүхий мэдээлэл хүлээн авах тусгай шугам ажиллаж эхэлжээ. Ингэхдээ ирсэн мэдээллийн нууцлалыг хадгалж, их сурвалжийг хуулийн дагуу хамгаална. Мөн ирсэн мэдээллийг өдөрт нь нэгтгэн засгийн газрын хэрэг хэрэглэх газарт хүргүүлэх бөгөөд дүн шинжилгээ хийж ерөнхий сайдад танилцуулах юм байна. Шаардлагатай тохиолдолд мэдээллийн дагуу хууль хяналтын байгууллагыг ажилуулна гэлээ. Баянгол хаан уул сонгоо харахын дүүргийн тойргийн шүүхийн тамгын газарт 2 сэтгэл зүйч энэ оны 8 дугаар сараас ажиллаж эхэлжээ. Сэтгэл зүйч ажиллаж эхэлсэн тухайн өдрөөс 24 гэр бүл эвлэрсэн үр дүн гарсан байна. Түүнчлэн сэтгэл зүйч эвлэрүүлэн зуучлалтай хамтран ажилласнаар гэр бүлийн маргааныг амжилттай шийдвэрлэх хувь 1.7%-аар өсжээ. Согтуу хүн хасах 20 хэмт гадаа 20 минут байхад хөлдөх эрсдэлтэй. Хүний биеийн температур 36-37 градус байдаг. 32-оос 35 хэм болоход хөнгөн зэргийн осголт явагдана. 28-аас 32 хэм болоход хөдөлгөөн удааширч, царай хөхрөн, зүрх судасны үйл ажиллагаа алдагдана. 28 хэмээс доош ороход хүний аминд халтай болдог байна. 2024 онд тосгосон 115, хөлдсөн 529 тохиолдол тус бүртгэгдэж байжээ. Угаарын хорлогын улмаас 71 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Тодорхойлбол Баян Улгийн аймагт 10, Сонгоо харахын дүүрэгт 22, Хаан уул дүүрэг болон Баян зүрх дүүрэгт 11, Чингэлтэй дүүрэгт 8, Сүхбаатар дүүрэгт 7, Налах дүүрэгт 2 тохиолдол тус бүртгэгджээ. Хордсон нийт хүмүүсийн 45% насанд хүрэгчэд байгаа бол үлдсэн 55% нь хүүхэд байна. Тэдний биеийн байдал 1% нь хүнд, 21% нь хүндөвтөр, 40% нь дунд, 20% нь хөнгөн хэлбэрт байна. Засгийн газар 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай улсын түүх соёл нүүдэлчин ахуй их хаадын түүхтэй салшгүй холбоотой шонхор шувууг үндэсний бахархалт шувуугаар зарласан. Аялагч гэрэл зурагчийн инх чаргал олон мянган километр замыг эрсдэл адал явдал дундуур туулж тэнгэрлэг энэ шувууны гайхалтай агшнуудыг гэрэл зурагт буулган Монголын үндэсний бахархалт шувуу шонхор гэрэл зургийн ном гаргажээ. Брэдэд цаг агарын нөхцөл байдлаас сурагчид хичээлдээ ирэхгүй байж болох хэв хэмжээг тогтоож өгсөн байна. Тодорхойлбол хасах 32 градуст 1-ээс 4 дугаар анги, хасах 35 градуст 1-ээс 5 дугаар анги, хасах 36 градуст 1-ээс 6 дугаар анги, хасах 37 градуст 1-ээс 8 дугаар анги, хасах 38 градуст 1-ээс 11 дугаар ангийн сурагчид хичээлдээ ирэхгүй байх боломжтой. Гэхдээ сургууль ангийн багштай заавал мэдэгдэх шаардлагатай. Цаг агарын нөхцөл байдлаас шалтгаалсан хоцроглыг хичээл тасалсан болон ёс зүйн зөрчилд тооцохгүй юм байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.